Бид бүгдээрээ л багасаа энэ үгэлтэй киног үзэж өссөн байх. Бидний хүүхэд насны хамгийн хайртай хөгжилтэй бөмбөлгүүд буюу Эсмийн шаркийн үгэлтэй киноны ард байдаг. Хүүхэд байхдаа огт анзаарч байгаагүй асар гүнзгий философи, тэрбум долларын бизнесийн нууц бас фэнүүдийн донд байдаг хамгийн хачирхалтай харанхуй онолуудыг өнөөдрийн бичлэгээр ярилцгаая. За бичлэгээ дуусна үзээрэй. Энэ үгэлтэй киног анх 2003 онд Оросын Петербург студид бүтээж байсан юм. Анх зохиолч дөрөвдөө зүгээр нэг амьтад биш. Ямар ч хурц үзэггүй хүчирхийлэлгүй амар амгалан бэлэгдсэн цэвэр бөөрийнхи бөмбөлгүүд байвал хүүхдүүд маш гоё гэж хүлээж авна гэж тооцоолжээ. Гэвч анх олон том компаниуд зүгээр нэг бөөринхи шаазан шиг гар уул нь гогцоо шиг амьтад хинч үзэхгүй хэтэрхий эрсдэлтэй гэж санхүүжилт өгөхөөс шууд татгалзаж байсан түүхтэй. Гэвч тэд бууж өгөөгүй бөгөөд хэл зүйл ямар ч бэрхшээлгүй хүмүүр таалагдах төрүүдийн ачаар энэ кино маш урт хугацаанд буюу дэлхийн 60 гаруй орн зэрэг цадагдаж асар том амжилтанд хүрсэн. Тэд дэлхийн зах зээлээ хувь амаа зогсохгүй. Зөвхөн хүүхэлтэй киноноос гадна дэлхийд даяар зарагддаг хөгжилтэй бөмбөлгүүдийн аль бие усны брэнд, тоглоом, хувцас, хүнсний бүтээгдэхүүн, сургуулийн хэрэгсэл, бас гар усны аль бие усны тоглоомуудаас жил бүр хэдэн зуун сая долларын ашиг олдог. Тэдний нийт мерч борлуулалт нь аль хэдийн 1 тэрбум долларыг босхийг холд авчихсан бөгөөд түүхэнд хамгийн баян хамгийн том бизнесүүдийн эзэн дүрэн болж чадсан юм. Чи хөгжилтэй бөмбөлгүүдийг зүгээр л хөгжилтэй бөөрийнхээ амьтад гэж бодож байна уу? Үгүй. Хэрв чи одоо том болцоход энийг анхааралтай үзүүлээ. Дөрөв үнийн эрэхтэй хүний амьдралын насны үе шатууд болон сэтгэл зүйн хэмжээнийг бэлэгдэгдийг анзаарах болно. Жишээ. Туулай крош болоо хүүхэд насны хязгааргүй гинэс ялган ирж үжтэй байдал. Түүний найз Ёжиг болоо өсвөр насны эмзэг ичимхий зан. Гахаан оши болоо өөрийгөө хайж байгаа залуу насны туйлшрал. Харин барааш болоо уран бүтээлч хүний ганцаардал депресс цаашлаад копижч лосиас фэннер бол нуд насны шилэг ухаан хөлмөрч ухааныг бэлэгдэг бол карэж совани хоёр бол амьдралыг туулж утсан өтгөс буурлуудын мэрэгэн ухаан юм. Энэ киноны хүндэд ямар ч эсрэг дүр магас байдгүй шалтгаан нь тэдний хамгийн том дайсан нь гаднаас ирдэггүй. Зөвхөн тэдний дотоод сэтгэлээ ганцаардал оршихуун айдсан дүрндэг учраас энэ бол үнэндээ насан туршид зориулсан сэтгэл зүйн хүүхэлтэй кино юм. За дараагийн нэг сонирхолтой баримт болохоор энэ хоосон хүндэд яагаад хот суурин барилга байгууламж огт харагддаг та нар анзаарсан уу? Фэнүүдийн дунд хамгийн чихүүд сэргэм нэг онол байдаг нь тэдний амьдралд ертөнцийн бол үнэн хэрэгтэй цөмийн дайны дараах сүрсэн дэлхий юм. Хүн төрлөختөн бүр мөсөн устсан бөгөөд энэ хүндий бол радиуцаас амьд үлдсэн сүүлчийн нууц бүс. Радиуцын нөлөөгөөр амьтад мутацд орж хүнтэй адилхан сэтгэдэг бөөрийнхи хэлбэртэй болж хувирчээ. Тэдний далайн эргээс ухаж гаргадаг хуучин төмөр живсэн хөлөг онгоцнууд бол урд нь сүрсэн хүний соёл иргэншлийн үлдэгдлийн баталгаа юм. Хүүхэлтэй киноны дөрүүдийн анхааралтай ээжүүлэл. Тэдний дотоод сэтгэл зүй асар хүнд байдаг. Фин яагаад дандаа төмөр хаягдлтанд ганцаараа амьдарч робот няня эсвэл Биби гэдэг төмөр робот хүүхэд зохион бүтээдэг байна. Шалтгаан нь тэр өөрөөсөө өөр оцсон шүү байхгүй. Тэр хоосон ертөнцид галзуурах шахуу хүн ганцаардалд орсон учраас тархиа гацаахын тулд төмрөөр амьд амтан бүтээж өөрийгөө хуурдаг байна. Бас барааш яагаад үргэлж шүн унтаж чадахгүй шүлэг бичиж ганцаараа салхин тэрэм дээр эсвэл саран дээр очих хүсэж уйтралд суудаг байна. Тэр бол сэтгэл зүйн хувьд хүн дэлбэрийн клиник сэтгэл готрол болон нойргуудад өртсөн дүр бөгөөд хүүхдүүд үнийг зүгээр л уран бүтээлчийн зан гэж андуурдаг хамгийн ачиргалтай нууц юм. Тэгвэл тэдний девач шиг ертөнцид гардаг хамгийн аимшигтэй жихүүд сэргэн ангийг та нар санаж байна уу? Тэр бол Жилизна няня буюу робот асрагч гардаг хэсэг. Фэний бүтээсэн өнөөх аврах том робот Крош Ёжиг хоёрыг хүчээр хооллох, унтуулах гэж араас нь хөөгөөд тэдний гэрээс нь гарахгүй цойжилж удирдлагаа алддаг амар хэсэг гардаг шүү дээ. Фэнүүд үзэж байгаагаар тэр хүндий бол үнэн хэрэгтээ амар амгалан газар биш. Харин хүн төрлөختөн устдын дараа роботууд амьд үлдсэн сүүлчийн амьтдыг хамгаалах нэрээр тордож туршилт хийж байгаа нууц лаборатори гэж тайлбарладаг. Тэдний ертөнцөөс гадагшаа гарах ямар ч гарц байдгүй нь тэд үнэн хэрэгтээ роботуудыг барьсан асар том хиймэл шилэн тород дотор гацчихсны баталгаа гэж фэнүүд нь ярьдаг нь үнэхээр харанхуй аимшигтай онол. За ихэд нэг эвгүй ангийг сонирхуулахад та нар колон гэдэг ангийг санаж байна уу? Ухаалаг эрдэмтэл оошос залуудаа амар сахилахгүй байхдаа өөрийнхөө ДНХ-г нэг ашиглаж яг өөртөөгөө адилхан колон бүтээж гисэн байдаг. Тэр колоны хүндэд гинт эргэж ирээд Лошус Фэн хоёрыг өөрсдийн гэрээс хүчээр хөөж явуулаад байшинд нээж суучдаг шүү дээ. Гэвч тэр ангийн төгсгөлд Лошус Фэн хоёр өнөөх аюултай колоныг уутан тиж баглаад усан доогуур шумбагч огсон суулгаж байгаад далаараа урсгаад хөндөгөөс хөөж явуулдаг. Фэнүүд үзэж байгаагаар тэр аюултай зэрлэг колон далайн ангинд хаа нэгт амьд үлчсэн. Эсвэл дараагийн харлан сүйтгэх ажиллагаанд бэлдээд нууцж байгаа гэсэн амар харанхуй байдаг. Тэгвэл энэ хүүхэлтэй кинонд гардаг хамгийн нууцлог дүрийг санаж байна уу? Шүн харанхуй манан дундаас гитар барин гинт гарч идэг тэр дүрийг би зүгээр л романтик гэж боддог байсан. Гэвч үнэндээ фэнүүдийн хамгийн харанхуй онолоор тэр бол хүл амьдралын зааг дэрсэн амьтдын сүнсийг авахар ирдэг үхлийн илч юм. Өөрөөр хэлбэл бүр галзуу онолоор хөндийн бүх баатарууд бүрхий байхад ганцхан тэр дүр өндөр хүний бүтэцтэй байдаг нь тэр бол дэлгэцийн санаас тэднийг өдөртөж бодит юм.
Тэр гитар тоглох бүрдээ амьтдын далд ухамсарт нөлөөлж тэдний гүн ганцаардал сэтгэл гутралаа тэмүүлдэг вирус бөгөөд түүнийг явсны дараа Баатрууд юу болсныг огт санаж чаддаг нь хүүхдийн кинонд баймгүй чихүүд сүргэм хамгийн харанхуй нууц юм. Тэгвэл энэ үгэлтэй киноны хамгийн томоотой харагддаг зараг анхааралтай ажиглал. Түүнд маш сонин сэтгцэн гажуудал ажиглагддаг. Тэр яагаад дандаа гэрээр дүүрэн хачин чихрийн цаас цуглуулж түүнийг хинээс ч илүү харамлаж хин нэгэн хүрэхт наймаар уудалдаг байна. Сэтгэл зүй шинжлэх ухаанд үүнийг хоордын буюу элдв хэрэгцээгөө хог аялал зүйлсийн эмгэг шиг цуглуул шаналдаг сэтгцийн хүнд өвчин гэж нэрлэдэг. Тэр зараа багада асар том сэтгэл зүйн гэмтэл авсан учраас өөрийнхөө далд ухамсарт байгаа айдсаа тэр чихрийн цааснуудаар нөхөж өөрийгөө хамгаалж байдаг гэсэн баримт байдаг. За дараагийн баримт болохоор энэ үгэлтэй киноны тэрбум долларын босгыг давсан гэдэг бол үнэндээ зөвхөн эхлэл юм. Дэлхийд дээрээ зарагддаг албан ёсны мэрж, тоглоом, хувцас, хүнсний бүтээгдэхүүн болон гар усны тоглоомуудаас жил бүр тогтмол 300 сая долларын цэвэр ашиг олдог бөгөөд нийт борлуулалт нь аль хэдийнэ 5 тэрбум долларыг холд авч дэлхийн түүхэнд хамгийн ашигтай топ 50 медиа франчайзын нэг болж чадсан бодит баримт байдаг. Энэ бол зүгээр нэг хүүхдийн контент биш. Дэлхийн санхүүгийн зах зээлийг хөдөлгөж байгаа асар том бизнес эзэн төрийн юм. Та гэхдээ энэ чинь зүгээр л нэг хүүхдтэй кино шүү гэж бодож ивэл тийм. Харин нөгөө талаас нь хараад үзвэл энэ бол насан туршид зориулсан сэтгэл зүйн асар том бүтээл юм. Тэрбум долларын бизнесийн цаана хүний амьдралын философи, сэтгэл зүй хэв шинжүүдийг дөрүүдээрээ дамжуулан төрсөлсөн энэ үгэлтэй киноны далд утга санааг таасан анзаарлаа. Олон сая хүүхдийг баярлуулж тэдэнд дэвтэй байхыг заадаг хүүхэд настай гигэн дурсамжтай энэ үгэлтэй киноны цаана ийм харанхуй далд нууцуд байсан та юу гэж бодож байна? Комент хэсэг сэтгэлээ үлдээгээрэй. За энэ удаагийн бичлэг үгээр өндөрлөө. Дараагийн бичлэг яг ямар сэдвээр хэлгэмээр байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Баяртай.